За сайн байцгаана уу. За намайг Мөнх Баяр гэдэг Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгаль ухааны салбарын физикийн төвхийн багш доктор дэд профессор. За миний би сүүлийн 4-5 жил дэслэлийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа сурагч дүү нартай зориулаад бас өөрийн зөвлөмжүүдэд хүргэж байгаа. За энэ удаагийн зөвлөмжээр бол өнгөрсөн дэслэлийн ерөнхий шалгалтанд хүүхдүүд яг ямар сэдвүүдээр алдав гэдэг дээр анализ хийгээд цахилгаан хэлхээний бодлогоодыг хэрхэн яаж бодох уу? За электроникийн асуултууд буюу логик элементүүдтэй холбоотой, буулийн алгоритмтэй холбоотой асуултуудыг хэрхэн яаж хийх вэ? За тэгээд бас атом цөмийн ганц нэг асуултууд дээр зөвлөгөө өгье гэсэн юм бодолтой байгаамаа. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Хүүхдүүдийн хамгийн их алддаг сэдв болох цахилгаан хэлхээ гэдэг сэдв. За электроникийн логик элементүүдтэй холбоотой сэдв. За тэгээд атом цөмийн физиктэй холбоотой сэдвүүд та бүхэнд зөвлөгөө өгье. За өнгөрсөн жилийн дэслэлийн ерөнхий шалгалтанд задгаа даалгавар гэж байдаг. Задгаа даалгаврын 2-ын 3 дугаар даалгавар дээр за ийм тогтмол гүйдлийн хэлхээнд холбогдсон элементүүдээр гүйдлүүдийг олох ийм даалгавар байсан. За жижиг R1 эсэргүүцлэр гүйх гүйдэл E1-ийг, за дараа нь жижиг R2-ээр гүйх гүйдэл E2-ийг, за энэ том эсэргүүцэл R-ээр гүйх гүйдэл E-г олох. За энэ дээр ялгарч байгаа чадлыг олох юм даалгавар байгаа. За энийг бодоход бол хэдүүлээ Киркоффийн дүрм гэж ашиглана. Киркоффийн 1-р дүрм буюу бидний мэддэг Зангиляны дүрм гэж байдаг. Зангиля цэг рүү орж байгаа нийт гүйдлүүдийн нийлбэр тийг байна гэсэн санаа хэлж байгаа. За энэ бол өөрөөр хэлбэл цаана юу хэлж байгааг үгүй энэ Зангиля цэг рүү орж байгаа гүйдэл, гарч байгаа гүйдлүүдийн нийлбэр нь гэсэн үг. За тэгвэл орж байгаа гүйдлийг бол бид нар E1 гэсэн гүйдэл орж ийн гэж сумаар заасан байна. За эндээс гарч байгаа гүйдлүүд нь бол E2 E гэдэг гүйдлүүд гарч байна. За тэр гүйдлүүд хасгатан дэгтэй бичигдэх учраас тэнцвүүгийн арталт биччихье. Өөрөөр хэлбэл орж байгаа гүйдлүүдийн нийлбэр нь гарч байгаа гүйдлүүдийн нийлбэртэй тэнцвүү байна гэсэн 1-р дүрмийг ашиглаж байна. За 2-р дүрм нь бол битүү хүрээнд агуулгадж байгаа нийт хүчлүүдийн нийлбэр нь тиг байна гэдэг Киркоффийн 2-р дүрмийг ашиглая. За битүү хүрээг авч үзэхдээ цагийн зүүнний дагуу эсвэл цагийн зүүнний эсрэг дагуу бичиж Киркоффийн хүчлийн дүрмийг бичнэ. За хүчлийн дүрм бол энэ хүрээнд агуулгадж байгаа нийт хүчлүүдийн нийлбэр 0 байна гэсэн үг. Тэгэхээр энд 2 хүрээ байгаа учраас энийг 1-р хүрээ, 2-р хүрээ гэж тэмдэглэжээ. За 1-р хүрээн дээр миний авч байгаа цагийн зүүнний дагуу авсан чиглэл маань эсэргүүцлэр гүйж байгаа гүйдлүүдийн чиглэлтэй давхцаж гэнэ үү, эсрэг байна уу гэдгийг хараад бид нар нэмэх хасах тэмдгийг тавих хэрэгтэй болно. За R1 эсэргүүцлэр гүйж байгаа гүйдэл бол давхцаж байгаа учраас энэ дээр унж байгаа хүчил бол R1-ийг үржих нь E1 гэж бичигдэж таарна. За нэмэх тэмдэгтэй. За энд R эсэргүүцэлээр унж байгаа хүчил адилхан миний хаасан чиглэлтэй давхцаж байгаа учраас том R-ийг үржих нь E гэж бичигдэнэ. За энэ цахилгаан хүлэгч хүчийг би нэмэх хасах гэж тэмдэглэжээ. Уртыг нь нэмэх богиных нь хасах гэж тэмдэглэжээ. За тэгвэл энэ маань ингээд явсаар байгаа хасах руу орж байгаа учраас хасах нь ε1 тэнцүү 0 гэдэг ийм дүрмийг Киркоффийн 2-р дүрм гэж нэрлэдэг. За 2-р хүрээнд дээр авч үзэх юм бол за R2 эсэргүүцлэр гүйж байгаа гүйдэл E2 маань миний хаасан чиглэлтэй давхцаж байгаа учраас энэ дээр унж байгаа хүчлийг бичиж чадж байгаа нэмэх тэмдэгтээ бичигдэх юм байна. За харин R-ээр гүйж байгаа гүйдэл бол доошоо чиглэлтэй. Би бол ингээд цагийн зүүн дагуу авсан учраас R-ийг үржих нь хасахыг гэж бичигдэх юм байна. За тэгээд ингээд хасах эвслэн 2 руу орж байна. Тэнцүү 0 гэдэг. Өөрөөр хэлбэл энэ 2 хүрээнд нийтдээ 3 хүчтлийн үсгэрүүд байна гэсэн санаа хэлж байгаа хүчтэл байна. За энэ 3 систем тэгштэглийг системлж бодох юм бол бид нар энэ тэгштэглүүдээс E1, E2, E гэдэг 3 хувьсгчийг олох боломж байна гэсэн үг. Тэгэхээр даалгаврын маань асуулт бол A'д нь E1 гэсэн гүйдлийг олороо гэсэн асуулт байсан. Б'д нь E2-ыг олох хэрэгтэй болно.
За seed нь бол за ээр эсэргүүцэлээр ялгарч байгаа чадлыг дулааныг олох хэрэгтэй болно. Дулааныг олохын тулд бас и гэсэн гүйдлийг ашиглах шаардлага гарч ирнэ. За тэгвэл энэ систем дэвшчихлийг цаашаа бодоод үзье. За би энэ хоёрын нийлбэрийг i1 гэж асан учраас энэний оронд орлуулчих юм бол r1-ийг үржих нь i нэмэх нь r1-ийг үржих нь i2 нэмэх нь r-ийг үржих нь i тэнцүү эпсилон 1 гэж. За доотлын тэгштгэл бол хэвээрээ бичигдчихье. r2-ийг үржих нь i2 хасах нь r-ийг үржих нь i хасах нь эпсилон 2-ыг тэнцвүүгийн арталт ингээд биччихье. За ингээд ирэх юм бол 3 үсгчтэй тэгштгэлийг 2 үсгчтэй болгоод одоо багасгачлаа. За эндээс дахиад цаашаага би доотлын тэгштгэлээс энэ тэгштгэлээс i2-ыг олох замаар дээдлийн тэгштгэлд орлуулж болж байна. Энийг яаж бичих вэ гэвэл эпсилон 2 дээр нэмэх нь r(i) хуваах нь одоо жижиг r2 гэдэг. За ийм болох юм байна. Энийгээ одоо энэ хэсэгт авчирч орлуулъя. За энийг эндээс хоошоо хэдүүлээ биччихье. Өөрөөр хэлбэл r1-ийг үржих нь i нэмэх нь r1-ийг үржих нь алтан эпсилон 2 дээр нэмэх нь том r i хуваах нь жижиг r2 за нэмэх нь r(i) тэнцүү эпсилон 1 гэдэг юм тэгштгэл болж өөрөөр хэлбэл ганцхан хувьсгчтай болж эндээс бид нар и гэдэг үйлдэл олох боломж гарчиж байна. За энэ дээр r2-ыг өгчээ. Энэ дээр r2-ыг өгчээ. За яг хүүхдүүд бол ингээд шууд тоо утга өгөгдсөн байгаа учраас анхнаасаа тэгшгэлээ орлуулах хийх замаар бодож болно. Тэгтээ аль болох томьёо хариу гаргаад дараа нь орлуулах хийвэл илүү алдахгүй байх магадлалтай байдаг. Яг гэвэл физикийн хэмжигдэхүүнүүд өөрөө бүгдээрээ тооноос гадна нэгжтэй байдаг учраас одоо нэгжийн алдах тийм магадлал байдаг учраас одоо томьёо хариугаар хариуг нь гаргавал илүү амар байх хаа гэж бодож байна. За ингээд цаашаа үржүүлээд бодож болж байна. r1 эпсилон 2 нэмэх нь r1 r(i) за нэмэх нь r2i энэсүү эпсилон 1 r2 гэдэг юм тэгштгэл гарч байна. За өөрөөр хэлбэл бид нар одоо эндээс и гэдэг гүйдлийг олох шаардлага гарч ирж байна. Энд нэг и гэсэн гүйдэл байна. За энд нэг гүйдэл байна. Энд нэг гүйдэл байна. За энэ хэсгийг нь хэдүүлээ тэнцвүүгийн тэнцвийн арталт гаргаад эндээс хасчихъя. Энэ дотроос и-г хаалтнаас гаргах юм бол за 3 юмны нийлбэр болж гарч ирж байна. Нэмэх нь r1 r нэмэх нь r2 r за ингээд бодох юм бол эпсилон 1 r2 хасах нь эпсилон 2 r1 гэдэг юм. За эндээс и гэсэн гүйдлийг олъё. Эпсилон 1 r2-аас хасах нь эпсилон 2 r1 хуваах нь за энэ 3 эсэргүүцэлтийн үржүүр байна. За одоо энд орлуулах хийх замаар хэдүүлээ и гэсэн гүйдлийг олж болж байна. За эпсилон 1 маань 7 вольт гэж өгөгдсөн. R2 маань 3 ом гэж өгөгдсөн учраас 7-г үржих 3 хасах нь эпсилон 2 нь 4 вольт гэж өгөгдсөн. R1 нь 2 ом гэж өгөгдсөн. За эсэргүүцлүүд маань одоо 2-ыг үржих нь 3 нэмэх нь 2-ыг үржих нь 5 нэмэх нь энэ 5-ыг үржих нь 3. За ингээ бодонгот 21-ээс 8 хасгаар 13 гарчиж байгаа шиг байна. За эдгээр одоо нэмэгдэн энэ 10, 15, энэ 6 гэдэг чинь нийтдээ 31 гэдэг тоо. За энийг ингээд ойролцоогоор бодохоор одоо 13-ыг 31-д хуваана гэдэг бол ойролцоогоор 0.42 орчим гарчиж байна. За 41, 42 орчим гарчиж байна. Ийм амар гарчиж байна.
За ер нь бол энэ бол ингээд яг гой хуваагддаг тоо биш учраас энэний арталт бол одоо үйлдэн давтагдж байгаа тоонд байгаах. За ойролцоогоор 0.42 гэчий. Яагаад вэ гэхээр бидний хариултууд бол дандаа 3 орноор илэрхийлж гарч байгаа учраас энийг цаашаа аваа явъя. За тэгвэл үргэлжлээд I2 гэдэг гүйдлийг олж болох юм байна. I2 гэдэг гүйдлийг яаж олох вэ гэхээр нэгэнтээ I гэсэн гүйдлээ олцсон учраас энэ тэгштгэлд тавиад I2 гэдэг гүйдлийг олж болж байна. За энэ бол эпсилон 2 нь бол өөрөө 4 вольт байгаа. 4 дээр нэмэх нь. За R нь бол одоо 5 Ом байгаа. 5-ыг 0.42-оор үржүүлээд за тэгээд R2 нь 3 Омд хуваах юм. Өөрөөр хэлбэл 5-ыг 0.42 үржүүлээд чинь 2.1 6.1-ийг 3-д хуваах буюу ойролцоогоор 6.1-ийг 3-д хуваахаар 203 гэдэг тоо 3 ампер гарч байна. За өөрөөр хэлбэл бид нэр одоо I2 гэдэг гүйдлээ олчлоо. I1 гэсэн гүйдлээ олж чадж байгаа учраас буцаагаад хамгийн анхны тэгштгэл дээрээ орлуулах хийх замаар I1 гэсэн гүйдлийг олох боломж байна. I дээр нэмэх нь I2 буюу 0.42 ампер дээр 2.3 амперыг нэмэх юм бол 245 ампер гүйдэл гарч байна. За ингээ хариултын хуудсыг нь аваад үзье. Хариултын хуудсанд бол одоо А даалгаварт бол A, B, C гэсэн юм хариултын хуудсыг бүглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл A гэдэг коэффициент бол I1 гэсэн гүйдлийг олох хэрэгтэй учраас 2 гэдэг коэффициент байх юм байна. B гэдэг коэффициент бол 4-тэй тэнцүү, C нь 5-тай тэнцүү байхаар хариултын хуудсан дээр бодох нэ. За B даалгаварт нь бол D, E, F гэдэг ийм хариултууд байгаа. D гэдэг бол I2 гүйдэл нь чинь. За D нь 2-тай тэнцүү байна. E нь манайхаар 0-тай тэнцүү байна. За F нь 3-тай тэнцүү байна. За тэгвэл 3 дугаар даалгавар C бол юу болох вэ гэхээр 20 секундын хугацаанд за энэ дунд байгаа том эсэргүүцэлтээр ямар хэмжээний дулаан ялгарх вэ гэдэг ийм асуулт байсан. За дулааныг олдог гол томьёо бол Joule ленцийн хууль. За Joule ленцийн хуулийг хэдүүлээ I квадрат RT гэчи. За I-гээ жижиг I-гээр биччихвэл зүгээр байх. I RT эсвэл O квадрат RT эсвэл I OT гэдэг ийм 3 томьёоны тусламжтайгаар аль нэгнээр нь ч бодож олно гэсэн үг. За бид нар нэгэнтээ энэгээр гүйж байгаа гүйдлийг олцсон учраас энэ томьёог ашиглаж болж байна. За I-гийн квадрат гэхээр 0.42-ийн квадрат зэрэг дэвшүүлэх гэдэг. Тийм учраас 0.42-ийг хэдүүлээ ингэж үзчих. 13-ыг хуваах нь 31-ийн квадрат. За R нь бол одоо 5 Ом байгаа. 5 Ом байгаа. За хугацаа нь бол 20 секундын хугацаана гэж хэлсэн учраас 20 гэвччихье. Ингээ үцхээр 13-ын квадрат чинь 169-ийг 100-аар үржихээр за иймийг хуваах нь 31-ийн квадрат чинь 961. За ингээд бодонгууд ойролцоогоор одоо 9 1 7 58 Joule гарсан байна. За бидний хариултын хуудас бол 3 орноор илэрхийлж бичих ёстой учраас энэ орныг нэрвчлээд 2 орноор илэрхийлж бичих учраас энэ орныг нэрвчлээд өөрөлдөл 7-оос хойших энэ орныг нэрвчлэх юм бол дулаан нь 18 Joule гэж бүхэл болгож гарах хэрэгтэй байна. За өөрөлд энэ даалгаврын одоо гол онцлог нь юу вэ нөхөөр? За энэ бодлогын хариултууд бол яг тийм гой тоо гарахааргүй дандаа бутархаа үйлэн давтагдж байгаа тоонд байгаа юм байна. За энэ тоонуудыг хариултын хуудсан дээр байгаа оронд нь шилжүүлж гаргах тийм даалгавар ногдож байгаа юм байна. За яг үүнтэй адилхан одоо Б хувилбарыг бас хийж болно. Б
Б хөлбөрийн хийхийн тулд яг энэ бичигдсэн томьёоны дагуу гол нь зөвхөн энд байгаа өгөгдлүүд нь өөрчлөгдсөн учраас Б хөлбөрийн бас хийж үзэж болно. Тагид Б хөлбөрийн хийхийн тулд энэ хэсэгт байгаа томьёог агуулга хараад хийвэл илүү ойлгомжтой болох байхаа гэж бодож байна. За яг энэ даалгаврын одоо Б хөлбөр дээр 2-3 хэсгээр яг адилхан энэ даалгавар өгсөн боловч за эсэргүүцэл болон цахилгаан үлдэж хүчний хэмжээ өөр өөр байгаа учраас хэдүүлээ энэ гаргаж авсан томьёонуудаа ашиглаад одоо Б хөлбөрийг нь бодож үзүүлье. За жишээлбэл энэ дээр бичиж жижиг R1-ийг 3 ом, жижиг R2 нь 4 ом, за том R нь 6 ом, 6 ом, за E1 нь 9 вольт, E2 нь 4 вольт гэж өгөгдсөн Б хөлбөрийг за энэ томьёоныхаа тусламжтайгаар бодож гаргая. За өөрөөр хэлбэл эпсилон 1 нь 9-ийг үржих нь R2 нь 4, за хасах нь 4-ийг үржих нь R1 нь 3, хуваах нь за 3 юмны үржирээ 3, 4, 3, 6, нэмэх нь 4, 6 буюу ингээд бодохоор 24-ийг хуваах нь 54 гэж гарч байна. Ойрог хэлбэл ойролцоогоор И гэдэг гүйдэл маань 24-г 54-д хуваах юм бол 0, 44, 44 гэдэг ингээд үлдэнд давтагддаг учраас хэдүүлээ 3 орны наривчлалтаа авах учраас хэдүүлээ 0.44 гэдээ авчаа. За энийгээ цаашаа одоо хэдүүлээ яах вэ гэхээр E2 гэсэн гүйдлийг олох шаардлага гарна. E2 гэсэн гүйдлийг энд олъё. E2 нь бол эпсилон 2 буюу 4 дээр нэмэх нь R нь 6, А нь 6-г үржих нь 0.44, хуваах нь R2 нь 4 ом байна. Өөрөөр хэлбэл 664-ийг хуваах нь 4 буюу нэг ойролцоол бичих юм бол 166 ампер гүйдэл гарч байна. За энэ гүйдлийнхаа нэгжийг бас бичих хэрэгтэй болно. За энэ хоёрын нийлбэр буюу E1 нь E бол E2-ын нийлбэр байж таараа. Нэмэнгуут 2.1 ампер гүйдэл гарч байна. За ингээд А даалгаврын өөрөө A, B, C-г дугуулах хэрэгтэй бол A гэдэг хэсэг нь бол одоо E1 гүйдэл учраас 2 гэж гарч байна. B гэдэг хэсэг бол нэгтэй тэнцвэр гарч байна. C гэдэг хэсэг бол одоо ингээд 0 үнэ хэсэг. Өөрөөр хэлбэл хэдүүлээ энийг 210 ампер гэж бичих хэрэгтэй ажээ. За B даалгавар нь D, E, F-ийг олох хэрэгтэй. Тасалжийн арт 2.1 бас байна. За D нь бол E2 гүйдэл учраас одоо энд 1 байна. E нь 6. За F нь 6 гарч ирж байна. За C даалгавар нь бол 10 секундын хугацаанд эсэргүүцэлээр ялгарх чадлыг олох хэрэгтэй болно. Өмнө үздэгчлэн Joule Lenzийн хуулиар E квадрат RT гэдэг томьёог ашиглаж байгаа юм бол за одоо энэ E гэдэг нөхрийг хэдүүлээ 0.44-ийн квадрат зэрэг дэвшүүлэх гэдэг. За энэ айгүй хэцүү тооны машингүй үед бол 24-ийг хуваах нь 54 гэдгээр нь авчи. 24-ийг хуваах нь 54 гэдгээр нь авчи. За энийг квадрат зэрэг дэвшүүлээд за тэгээд эсэргүүцэл нь бол 6 он байгаа. Хугацаа нь 10 секундын хугацаа байгаа. За ингээд бодох юм бол 24-ийн квадрат бол 576 буюу за энэ нийтэд нь бодох юм бол 34560-ыг 54-ийн квадрат буюу 2916-д хуваах шаардлага гарч ирж байна. За энэ бол одоо ойролцоогоор хэд гарах вэ? Ойролцоогоор энэ 1185 joule гарч ирж байна. За тэгэхээр C даалгавар өөрөө юу байсан бэ гэхээр G H гэдэг
энэ хоёр коэффициентийг олох хэрэгтэй болно. За хоёр оронтой тоо гарсан учраас хэдүүлээ энийг бид нэр хоёр оронтой тоо руу шилжүүлж харах болж байна. За тэгвэл энэ ойролцоогоор хэд гарах вэ гэхээр 12 joule энерги буюу дулаан одоо эер эсрэгүүцэлтээр ялгарчээ гэж бодож болж байна. Одоо эсэлтийн ерөнхий шалгалтын дээр сурагчдын маань ихэнх алдсан хэдэг бол за атомын болон цөмийн бодлогод гэж одоо боловсролын эмнэлгийн төвөөс одоо гарч иж ирсэн. За би эндээс улбаалаад өнгөрсөн одоо эсэлтийн ерөнхий шалгалтын 45 дугаар бодлого 44 дугаар бодлогыг одоо тайлбарлаж өгье гэж бодож байна. За 45 дугаар бодлого бол одоо уран одоо 92 238 гэдэг изотоп. Энэ изотопыг 3 удаа альфа задрал 2 удаа бета задрал хийвэл ямар цөмийн цэнэгтэй элемент үүсэх вэ гэсэн ийм асуултууд байсан. За тэгэхээр хэдүүлээ саны альфа задрал гэж яг юу вэ гэдэг асуудал байна. Альфа задрал. За альфа задрал гэдэг бол одоо гелийн атомын цөмийг илэрхийлж хэлж байгаа. Гелийн 2 4. За бета задрал нь бол за электрон хасах 1 0 гэсэн ийм за хэлбэрээр авч үздэг. За тэгвэл уран 92 238 гэдэг изотопыг 3 удаа альфагаар задлана гэдэг бол 3 удаа бид нэр альфа задрал хийсэн гэсэн санаа хэлдэг. Дахиад 2 удаа бета задрал буюу 2-ыг хүрчих нь ингээвччихье. За ийм задрал хийсний дараа ер нь ямар элемент үүсэх вэ гэж. За ямар изотоптой элемент үүсэх вэ? За тэр изотоптой элементийг хэдүүлээ нэг X гэж тэмдэглэжээ. За гэхдээ бидний гол олох гэж байгаа юм бол тэр изотопын үүсэж байгаа элементийн цөмийн цэнэг нь хэд вэ гэдэг асуудал байна. Ер нь цэнэг гэж ярих юм бол энэ доотлын энэ хэсгийг бид нэр цэнэг гэж ярьдаг. За заримдаа протоны тооч гэж хэлдэг. За тэгвэл энэ уралд явсны дараа, задрал явсны дараа энэ цэнгийн тоо хэмжээ яаж өөрчлөгдөх вэ гэдэг асуудал байна. За тэгвэл би энийг 3 удаа авах учраас энэ 3-ыг 2-оор үржижээ, 4-ыг 3-оор үржижээ. За энэ 2-ыг 0-ээр үржижээ, 2-ыг хасах 1-ээр үржижээ. За өөрөөр хэлбэл би энд байгаа изотопууд энд задарсны дараа энд ямар элемент үүсвэ гэдгийг гаргах гэдэг. За тэгвэл эхлээд дээдлийн 238 гэдэг нийт нуклеоны тоо байсан. Эндээс бид нэр 12-ыг хасч өгөх юм байна. 12-ыг хасч өгөх юм байна. За 238-аас 12-ыг хасч өгөн дахиад эндээс 0-ыг хасч өгөх юм байна. За тэгвэл үүсэж байгаа элементийн нийт нуклеоны тоо энд харагдаж байна. За дараа нь цэнгийн хэмжээг наваад үзье. Анх 92 байсан. 92-оос энэ хэсэг бол одоо 6 хасагдаж таарч байна. Тэгэхээр хасах нь 2-ыг хасах гэдэг чинь хасах 2-ыг хасах шаардлага гарч иж байгаа учраас энэ маань хэд болж байна вэ гэхээр 88. 88. Энэ бол 226 гэдэг ийм. Өөрөөр хэлбэл үүсэж байгаа элемент маань 88 226 гэдэг ийм изотоптой элемент үүссэн байна гэсэн үг. Эндээс энэ 88 гэдэг бол энэ цөмийн цэнгийн хэмжээ буюу энийг бид нэр олох хэрэгтэй байсан. За 46 дугаар даалгавар дээр кобальт 60 гэдэг бодис үүд юм байна. Кобальт 60 гэдэг бодисын хагас задралын үе нь 5.3 жил байдаг. За тэгвэл 15.9 жилийн дараа энэ кобальт 60 элементийн хичнээн хувь нь задрах вэ гэдэг ийм асуулт байна. За энийг бодохын тулд хэдүүлээ ерөнхий энэ томьёогоо ашиглачээ. За энийх бах нь n0 тэнцүү 2-1. За тэг хуваах нь ингээвчиж. За энэ дотор байгаа энэ Т энийг бид нэр хагас задралын үе гэж нэрлэдэг. Хагас задралын үе. За энэ жижиг Т бол нийт хэдэн жил
зарцуулсан бай гэдгийг илэрхийлж байгаа тоо хэмжигдэхүү. За энийг цаашаа ингээд бичих юм бол за энийг хуваах нь n0 нь 0.5-ыг өрчих нь одоо нийт бол 15.9-ийг хуваах нь 5.3 жил гээд жилүүд нь хураагдаад тэгж өөрөөр хэлбэл энийг цаашаа бодох юм бол 3 гэдэг тоо гарчиж байна. Эндээс 0.5-ийн 3 зэрэг буюу 0.5-ыг 3 удаа үржүүлвэл 0.125 гэдэг тоо гарчиж. Өөрөөр хэлбэл эндээс бид нэр энэ коэффициент гарч ирж байгаа энэ коэффициент бол бидний задарч байгаа хувийг илэрхийлж байгаа. Хувиар илэрхийлээ бичих юм бол нийт 12.5% гэж хариулт нь гачрахаар байна. За тэгэхээр энэ 44 дугаар даалгаврын асуултууд бол ерөнхийдөө одоо жил болгоны 9-р ерөнхий шалгалтанд ирдэг атом цөмийн физикийн асуултууд байгаамаа. За ингээд өнөөдрийн хичээлдэр одоо бид бүхэн өнгөрсөн хичээлийн жилд сурагч дүүнэрээ маань ихэнх наалддаг сэдвээр голчлон зөвлөмж өглөө. Энэ сэдв бол цахилгаан хэлхээний бодлогод, за логик элементүүдтэй бодлогод буюу Буулийн алгорыг адилтгалыг яаж хялбарчлах, за тэгээд атом цөмийн бодлого, тэгээд задгаа даалгавартай холбоотой бодлогод, тэгээд нөхөх даалгаврыг хэрхэн хийх талаар одоо үзлээ. Тэгээд эслийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа сурагч дүүнер та бүхэндээ одоо амжилт хүсье.